За сайн байна. Онлайн сургууль зочны дээрээс хөлтөлж би ижигийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор ижигийн 2021 оны 1-р шилжилт шинжилгээ ухаан физик бодлого 5А гэдэг физикийн материалын маань хамгийн сүүлийн бодлого байна. За 5А гэсэн чинь дараагийн асуултанд хариулаарай. Атомын цөм нь юм байна тийм үү? O92 235 гэдэг юм тавьсан. За нэг ширхэг нейтрон шингээж аваад ийм болон ийм гэд хоёр ширхэг цөмлөө задарсан юм байна. За асуулт нь болохоор хичнээн ширхэг нейтрон ялгарсан бий гэж асууад юм. За эндээс шууд өгүүдийг харцдаг уу? Атомын цөм гэхээр атомын цөм за шингээж авсан ялгаруулсан нейтрон энэ дэр болохоор цөмийн нэгдэх хурал болон цөмийн задрах хурал гэж хоёр юм байгаа тийм. Нэг юм том атомын цөм байлаа. Ийш нь очоод яхаа нэг нейтрон жижигхэн бөөм очоод бууцчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд болохоор энэ ингээд саллаад хоёр салаа явчихжээ. Хоёр жижигхэн цөм болсон юм байна. Тэгтээ болохоор бас яхаа баахан нейтронод задлах гэдэг юм өөр. Ийм нейтрон задлаад. Тэгсэн чинь энэ нейтрон нь очоод энэ нейтрон нь очоод энэ нөгөө анхны цөм байгаа шүү дээ. Тэрнтэйгээ адилхан цөмүүдийг мөргөөд яваад байгаа байхгүй юу? Ийм хоёр шиг анхны цөм байсан бол хоёр шиг анхны цөмийг мөргөөд тэнгүүд эндээс дахиад хоёр шиг яхаа хоёр том бөөм бол задрахаасаа гадна дахиад хоёр шиг нейтрон ялгарч шүү дээ. Тэ эндээс нь дахиад хоёр шиг бас яхаа нейтрон ялгараад тэнгууд нь тэдэр нь очоод дахиад нэг анхны цөмүүдээс мөргөөд явчихаараа одоо яхаа анх нэг нейтроноор бодсон бол одоо энэ дэр 2 болоод энэ дэр ингээд 4 болоод дараа нь болохоор 8 болох уу тий энэс 2 гэхээр 8 шиг нейтрон болоод гэдэг ингээд сумнуудын тонууд нөсөөд өөр цөмүүдийг затаад яваад байгаа. Энийг л ороо цөмийн задрах хурал гэж хэлдэг. Ерөөсөө орчин үед ийгдүүлээ нөгөө цөмийн цэглэгээ станцууд байгаа шүү дээ. Эдгээр бүгдээрээ энэ цөмийн задрах хуралыг хэлж байгаа юм байна. Цөмийн нэгдэх хурал гэдэг нь болохоор нэг юм хоёр цөм хоорондоо нийлээд нэг том цөм болоод тэгээ бас яхан бахан энергийг харуулдаг ч юм уу тий. Эцэг хоёр юм хоорондоо нийлж байгаа болохоор тэрийг яхан фьюжн гэдэг нэгдэл واخгүй. Яг орчин үед хэрэгэлдэг юмнууд нь бүгдээрээ юм бахан цөмийн задрах хурал болоод байгаа. Тэнгүүд энэ нэг хоёр задарсан үлдэгдэл энэ байгаа даа шүү дээ. Эдгээр болохоор цөмийн хог хаялдаг юм л واخгүй. За манай бодлогын хувьд болохоор нэг ийм юм өгсөн байгаа. За энэ дэр юу юм бэ гэж бид нар мэдэн шнэ. С гэж юу? С карбон тий. Карбон гэдэг нүүрс тийм үү? Нүүрс төрөгч гэдэг баг тий. Нүүрс төрөгч. За нүүрс төрөгч байлаа гэхээр энийг болохоор хэрвээ үйл систем дээр харах юм болохоор 6 дугаар элемент үүнтэй цөмийн масс нь 12 гэж тавьсан байна. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр 6 дугаар элемент гэх юм бол юу төлөө 6 шиг протонтой 6 шиг электронтой гэсэн үг тийм. Энд дэр нь яхаа 2 электрон ч юм уу. Энд дэр нь дахиад 6 электрон тавьчих юм уу? 4 электрон тавих уу? Тэгээд нэгний S дээр 2 электронтой, 2-ын S дээр 2, 2-ын P дээр 2 электронтой гэж байна. Тэгж 6 электронтой болж байна. Юу ч гэсэн ингээд яхаа нэг цөм байгаа маань тэрийг төрөөд нэг электронуудыг хэлж байгаа юм байна гэсэн гаргийн зүгээр байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор энэ электронуудыг бүгдийг наваа ичиж байгаа. Цөмийн тухай ярьж байхад электрон бол 99 юм шиг гэж байна. За цөмийнхэн тухайд болохоор гэхээр энэ дээр 6 протонтой нэмээд болохоор энэ 12 гээд атом цөмийн массаас нь тийм үү. Энээс нь 6-га хасчих хэвээр. Тэгэх юм бол үлдсэн тоо болохоор 6 гэхээр энэ дээр л яхан 6 нейтрон байгаа байхгүй. 6 шиг нейтрон байгаа. Нейтрон ч өөрөө цахилгаан таниггүй те. Өөр болохоор холоор 35 байдаг баха гэж бодох юм. Холоор болохоор 17 гэснээр 35.5 байхгүй юу. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр цөм нь болохоор 17 шиг протонтой байж байгаа. Протон нэмэгтэй нэмэх хүмүүд байгаа. Тэгэхээр гадар давхрагдаа болохоор 17 шиг электрон тойрж ирж байгаа. Тэгвэл 35.5-аас 17 гэнсээр 18.5 гарчиж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зарим хлорын цөмүүд нь болохоор 18 шиг нейтронтой, зарим хлорын цөмүүд нь болохоор 19 шиг нейтронтой гэдэг байхгүй. Тэгээд яхаа дунджаар нь уучаалаа 18.5 шиг нейтронтой. Тэр энэ хайцангуй атом мас дээр 35.5 гэж хэлээд байгаа гэж. За тэгж ойлгож байна. За бидний энэ дэр бичсэн байгаа цөмийн урал дээр бичээд байгаа нь юу юм бэ гэхээр 235 U-тэй тэгэнгүүтээ 92 тэгэхээр 92 манд болохоор ураны цөм болохын тулд 92 протонтой байна гэсэн үг байхгүй. Тэ? Тэгвэл энэ хайцангуй атом мас нь болохоор 235 гэдээс нь хасчаар 235 хастг нь 92 тэнцүү. Эндээс 3 12 гэ 4 143. Тэгээ 143 шиг нейтронтой, 92 шиг протонтой. Тийм болохоор атомын цөмийн масс нь 235 байлаа. 92 протонтой болохоор ураны цөм байлаа гэж. Гэсэн чинь одоо 54 шиг протонтой болохоор энэ XX байсан юм байна. Тэр нь болохоор 140 шиг атом масстай байлаа. Тэгэхээр хасчаар 140-54 хасаад хэд вэ?
86 нейтронтой 54 шиг протонтой байна. Энэ дээр болохоор 94-өөс нь 38-ыг насчээ. SR гээд 56 шиг нейтронтой байна л гэж. Ингээд энэ бичгийн л ойлгож байгаа шүү дээ. 92 шиг протонтой. Тэгмээ 235 болохоор атом цөмийн масс гэдэг маань болохоор протоныхон тоонд нейтроныхон тоог нэмсэн тоо байгаа л гэж. Тэгэхээр анхны манай юу гэдүүлээ ураны маань цөм болохоор 92 протонтой 143 нейтронтой байсан. Задраад 54 протонтой 38 протонтой хоёрын болцсон юм байна тийм үү? 54 дээр цаад 38-аа нэмээд үзье. 38-аа нэмээд үзье. Тэгэхээр 80 92 гэхээр протоны тоо бол хадгалагдсан байна тийм. Энд анх 92 протон энэ дотор байсан. Тэгсэн задраад яхаа 54 38-аар нь хуугаад авцсан. Ямар нэгэн протоны дутуудлын юм уу илрүүлэлэн дээр байхгүй юм тийм үү? Тэгэнгүүтээ анх болохоор 143 нейтронтой байсан юм байна. Тэгсэн чинь бид энэ дээр 1 нейтрон нэмсэн шүү дээ. Үйлбэр маань болохоор яхаа нэг ширхэг нейтрон шингээж аваад гэсэн тийм үү? Энийг очиж буудсан нэг нейтрон байгаа гэсэн задлахын тулд тийм. Эндээс нэг нейтрон ичрээд буудсан гэсэн үг. Тэгэхээр энийг нэмчээ нэг нейтроноо нэмчихээр болохоор уралд ороход тгүүлийнхэн 144 ширхэг нейтрон байсан. Уруулаас гарч ирсэн хоёр цөмөг харсан ч юм болохоор нэг нь 86 нейтронтой нөгөөд нь 56 нейтронтой гинэ. 86 дээр нэмэх нь 56 130 140 142 нейтрон үлдсэн хоёр цөмөг маань байж гин. Эндээсээ хасгаар тий 2 ширхэг нейтрон байх болсон ба штэ. Байхгүй болсон гэдэг нь x үгүй гэхээр анх энэ нэг цөм маань байжсэн. Энийг очоод нэг нейтрон очоод буудсан тий нэг ширхэг нейтрон очоод буудсан. Буудан гот маань болохоор энэ хоёр салаад нэг нь болохоор энэ 140 54 x-тэй цөм. Нөгөөт нь болохоор 94 38 SR-тэй цөм тий. Ийм хоёр цөм бол задарсан. Тэгснэ 2 ширхэг нейтрон дутуу байгаа зү. Өөрөөр хэлбэл 2 ширхэг нейтрон бас яхаа хоёр өөр тишинсэн явцсан байхгүй. Тэгээд одоо энэ дээр болохоор 92 протон байсан. Энэ дээр болохоор 54 протон 38 протон байгаа. Тэр протоны тоо ямар ч асуудалгүй. Нөгөөт нь болохоор дахиад 143 нейтрон байсан. Нэг нейтрон ирж мөргсөн. Энэ дээр болохоор тэгвэл яхна юу лээ 86 нэмэх нь 56 хоёр цөмийн маань нейтронууд байгаа. Нэмээд яхаа нэг нейтрон нэмээд нэг нейтрон хоёр өөр тишинээс явцсан. Тэгжээж яхаа нейтроныхын тоонууд нь бас адилхан 144 болно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр асуултны маань хариулт хичнээн нейтron энэ урлаас ялгарсан бэ. Тэгэхээр хоёр нейтрон хоёр өөр тишинээс явцсан. Үлдсэн нейтронууд нь болохоор энэ хоёр цөмийн дотор нь байж байгаа шүү дээ. Тэр хоёр нейтронээс явцсан гэсэн үг. Гарч ирсэн үгнүүд нь ийм байлаа. Тэгээд нэг төлөө нэг скриншот хийгээд цэжлээд авчаарай. Энд дээр болохоор ерөөс бичиглэл л байгаа сте тий. O92 гэдэг маань болохоор ерөөсөө уул нь хэрэггүй байхгүй юу. Зүгээр 92 нейтрон 92 протон байна гэхээр тэр цөм бол угаасаа ураны цөм л гэсэн үг. Тэгээ 235 байж болно. Энэ 236 237 энэ дурын тоо байж болно. Тэр нь гол нь юу юм гэхээр протоны тоон дээр нэмэх нейтроны маань тоо яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр 234 34-өөс нь 92-ыг хасаад 92 протон бол угаасаа байгаа гэсэн үг. Энийг хасаад гарч ирсэн юм болохоор 142 юм уу. Тэр маань болохоор нейтроны маань тоо байх хэвээр. Тэгэл бидний бичиглэл ойлгодог байхад энэ бодлыг бодож байгаа шүү дээ. За, нэг план байлаа. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.